2018 оны 4 сарын 11-ний лав гарагт хэмжтэйхэн өглөө барс цагт гэрээсээ авчирч тэгээд багш нартайгаа уулзалт хийлгэх юм байна. Баярлалаа. Баярлахын учир нь юу гэхээр зэрэг монголчууд их тусвал тэр өдрийн хэмэр өдөө, үлс өдөө, үр ашигын өдөө, үр хүүхдэд үлгэр дуурайлны өдөө гэж бэлгшээдэг. Барсган байгаад дахиад зах тусахгүй л үд хүртэл унтдаг, үер хүртэл шээдэг. Өчнөөх басалдаг гэж чигшил болгож ярьдаг. Тийм ард түмэлтэй. Тэгээд их тусны гэдэг орчлонгийн ороо усгаа цагнаас хүн өөрөө хулгай хийж үсэж дамжуулахтай адилхан. Орчлонгийн цаг бол хэнийгч шаргамжтай бодол их тусдаг хүнд бол өөрийгөө эмээллүүлэх дуртай. Тэгээд энэ багш нар нь бүгдээр ирсэн. Тэгтээ нүдэндээ нуухгүй, улстай дундуур үүргэлэхгүй, фшихгүй байгаа энэ сургуулийн хүмүүжил юм байгаа юм байна гэж бодогдож байлаа. Тэгэхэд энэ замд явж байгаа өвгөн хүний замдаа гэлэхдээ бүх аяг тавг хэрэглэх зүйлсийн хийсэн богц байдаг. Монголын их гүрэн энэ дэлхийн хоёр дээрийг эмээлдэрийн бөхтөргөн тохиж явах үедээ замдаа гэдэг. Тэгэхэд барьж өгдөг богцыг очим одоо чамдаан гэж хойд хэлэнд орцсон. Тэгэхээр тэр замдааныг дамдын базар өвгөн надаар бариулахгүй өөрийнхөө тийш бариад явдаг. Энэ хүүхэд эрдэмтэй авьяастайгаас гадна Ахмад үеийн хүндлэх буянтай хүн юм даа гэж баярлаж явж үлээ. Тэгээд одоо ирэхэд эрхэм дүүцгүй байна. Тэгээд Тэнгэрийн хотод одсон юмсанч гэвч сургууль нь унтарч хаагүй, бөхчхөөгүй, хэвийн сайхан эрдмийн их өргөө байгаа нь нүдний ил өгөхөд зөвхөн суралцагч оюутны тоогоход 1500 гаруй байгаа нь жаахан чансаа даруутай улсын сургуулийн оюутнаас илүү байна. Ер нь хүүхдэд багш нар дүн тавьдаг, сургуулиудад ард түмэн одоо дүн тавьдаг. Тэгэхээр энэ хувийн хөвшлийн дээд сургуулиуд дотор газарчин дээд сургууль бол онцлонтой юм байна гэж ялцуурч байлаа. Багш нар нь өвгөн хүний синхруулгийг хоёр чихээрээ биш нүдэрээ сонсч байх юм. Чихээрээ сонсохоор бол нэг дэвшээр нь ороод нөгөө дэвшээр нь гараад явждаг. Гэтэл нүдэрээ сонсоход бол шууд уурга тарих хэрэг. Түүний сэтгэлтэй болоотой зүрх рүү ордог. Ингэхээр зэрэг ямар сайхан хамтлаг баг бүрдүүлж чадсан юм бэ гэж бас бахархаж байлаа. Хэдийгээр үндэслэн байгуулсан захирал нь байхгүй ч гэсэн үйл хэргийн ингээд аваад явж байгаа. Тэр хүн биеийн сүнсэн дээд тэнгэрт боловч үйл хэрэг нь Монгол нутагтаа байгаа юм байна гэж бас олзуурхаж байлаа. Ингээд энэ сургуулийн хамт олонд эрүүл энгийн цагаан буян, эрдэм авьяасын гэгээн буян, эвийн гагнаас буян, эд хөрөнгийн арвис буян, энэд бишлийн далай буян эгнэгч болж явахтугай гэж өвгөн ах нь